Миний илтгэх сэдв бол Монгол орны сүүлийн 42 жилд ган одоо нийгэм эдийн засагт хэрхэн нөлөөсөн судалгааны үр дүн та бүхэн танилцуулах юм ба. За та бүхэн мэднэ. За илтгэлээ тавьчих явъя. Байгалийн маш олон бүс өслүүрийг дамнан оршдог хуурай бүс нутгийг одоо ингэж дамж оршдог. За Монгол улсад бол дэлхийн нийтэд бол дэлхийн дулаар л бол маш их эрчимтэй явагдаж байна. Энэ нь болохоор Монгол улсад бол 2-3 дахин одоо эрчимтэй явагдаж байгаа нь бол ойлгомжтой. За энэ нь болохоор манай Монгол орн бол өөрөө бол нүүдлийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг онцлогтой орн. Энэ нь болохоор Монгол улсын одоо эдийн засгийн 20% нь одоо хөдөө аж ахуйгаас салбараас бүрддэг. Энэ тийм учраас одоо нийгмийн одоо нийгэм экологийн өнөөгийн байдал нэг эмзэг суурь болохыг харуулж байгаамаа. За миний судалгааны гол зорилго гэх юм бол энэ гангийн гамшиг нь нийгэм эдийн засагт яаж хэрхэн нөлөөлөд байгаа энийг бол наривчлан одоо судалсан байгаа. За ингээд энэ нь болохоор 1980-с 2021 оны 5-9 сарын хурд үндэс температурын мэдээ энэнгээр ганг тодорхойлж хиймэл дагуулын мэдээгээр мөн ганг тодорхойлж энэний үр дүнгээс нийгэм эдийн засгийн одоо 31 үзүүлэлтэд хэрхэн яаж нөлөөлж байгаа бэ гэдгийг бол гаргасан байгаамаа. За ганг энэ арга зүйг яг ингэ явчих. Тэгээд нийгэм эдийн засгийг тодорхойлсон 3 одоо шатлалтаагаар бол арга зүйг боловсруулсан байгаа. За гангийн нөлөөллийг үнэлсэн. Дараа нь бол наривчлаад бол хугацааны хоцрогдлоор ганг бол нийгэм эдийн засгийн нөлөөллийг тодорхойлсон, үнэлсэн. За мөн одоо ган болсноор хэрхэн одоо нийгэм эдийн засагт хохирол үзүүлсэн бэ гэдгийг бол наривчилж тодорхойлсон байгаа. За 42 жилийн хугацаанд бол хурд дунд температурын өөрчлөлт маш их өөрчлөлттэй байгаа. За гангийн эрчим бол 2000 оноос хойш маш их эрчимтэй нэмэгдсэн байгааг бол харж байна. Монгол орны одоо нийт нутаг дэвсгэрийг бол талбай хэмжээгээр өөр бол ган бол болж байна. Тэгээ хамгийн их болсон одоо жилүүд болохоор 1980, 2000, 2002, 2007, 10, 17 онд бол хамгийн их талбайг хамарсан гангийн эрчим болсон байна. За энэ 5-9 сарын хугацаанд аль саруудад нь хамгийн их ган болоод байгаа юм бэ гэхээр 6, 7, 8 сарын одоо гангийн дараалсан одоо ган болоход бол маш их одоо байгаль орчин болон нийгэм эдийн засагт бол маш их нөлөө үзүүлж байгааг бол ингэж харж байна. 42 жилийн хугацааны хандлагыг харах юм бол энэ 42 жилийн хугацаанд Монгол орны төвийн болон хойд хэсэг одоо баруун хэсгээр бол хамгийн их одоо гангийн эрчим бол нэмэгдэж байна гэж харагдаж байна. За хөрсний чиг бол мөн адилхан бол ойд хээр хуурай хээрээр бол хөрсний чиг маш их нэмэгдэж байна. За арма загварыг энэ 42 жилээс одоо хойш одоо гангийн одоо аймаг бүрээр ганг бол тодорхойлсон байгаа. Тэгэхэд бол сум бол аймаг болгон бол харилцан өөр байгаа. Тэгээд энэ нь болохоор 2030 он хүртэл бол ган бол аймаг тус бүртэл бол гангийн эрчим нэмэгдэх бол хандлагатай харагдаж байна. За хугацааны хоцрогдлоор үнэлсэн ажлын үр дүн үзэх юм бол ган болсноор нийгэм эдийн засгийн 31 үзүүлэлт энд одоо нөлөөлөх боломжтой гэсэн эдгээр үзүүлэлтүүдийг авч хэрэгжүүлсэн байгаа. За ган болсноор одоо жишээ нь том олын зөв бүсийн хоригдол, шилжих хөдөлгөөний чанаргүй зэлийн өрийн үйлдвэрлэл гэх зэрэг маш их одоо эерэг хүчтэй нөлөөтэй байгаа бол дотоодын нийт бүтээгдэхүүн мөн одоо нийт хураасан ургац, орон нутгийн төсвийн орлого, тариалсан талбайд бол цэрэг хүчтэй нөлөө гарсан байна. Мөн одоо ажилгүй хүний тоо, мал хулгайлах гэмт хэрэг, бүртгэгдсэн гэмт хэргийн тоо гэх мэт бол бас эерэг нөлөөтэй. Бага нөлөөтэй гэх юм бол хүн амын нэвтрэл бэлтгэсэн өв садлан өвчнөр хоригдсон мал хүн амын тоо өрсөлдөх чанарын аймгийн одоо өрсөлдөх чанарын үнэлгээ мөн хүний хөгжлийн индекс малын тоо зэрэгт сул хамааралтай буюу заримд нь бол хамааралгүй гэж гарсан байна. За энийгээ бүр наривчлаад бол хугацааны хоцрогдолтой авч үзсэн байгаа. Тэгээд энэ 31 үзүүлэлтээс бол 14 үзүүлэлт нь нийгэм эдийн засгийн 14 үзүүлэлтэнд нь 95%-аас дээш ач холбогдолтой буюу 14 үзүүлэлт нь бол ингээд хамгийн их
хохиролтой гэж гарсан байна. За эндээс харах юм бол одоо энэ 14 үзүүлэлтээс гам болсноор тухайн жилд яг шууд нөлөөлдөг нь бол одоо бэлтгэсэн өв садлан нийт хураасаа ургац, нэг хагас хураасаа ургац, мөн одоо сүс хүн бүтээгдэхүүн гих мэтчлэн энэ үзүүлэлт буюу эдгээр нь одоо яг бүтээмжид бол шууд нөлөөлж байгаа нь бол харагдаж байна. За гам болсноор одоо 2 дахь жилээсээ гарах юм бол эдийн засагт бол маш их нөлөөлж байна. Энэ болохоор хээл хайсан хээлтэгч малын тоо нэмэгдэх, хүний хөгжлийн индекс, малын хулгайн гэмт хэрэг, малын даатгал, нийт хадгаламж, чанаргүй зэрлийн өрийн үлдэгдэл гэх мэт эдгээр үзүүлэлтүүд бол хамгийн их одоо 20 дахь жилээсээ нөлөөлөл бол маш их байна. За ган ингээд дараалсан маш их дараалсан гам болсноор мөн маш хүчтэй, маш том хэмжээний газар нутгийг хэрэгжүүлсэн бүрхсэн юм гам болсноор бол нийгмийн шилжих хөдөлгөөнд бол маш их нөлөөлж 3 дахь жилээсээ 4 дахь жилээсээ бол хамгийн их нөлөөлж байна гэж энэ судалгааны үр дүнд гарсан байгаа. За энийгээ дахин одоо ПС загвараар бол хохирлын үнэлгээг бол гаргасан байгаа. Ингээд бол аймаг тус бүр дээр бол бас гаргасан. За нэгдсэн үнэлгээг бол товч танилцуулъя. Мэдээж аймаг тус бүр дээр нь бол гаргасан. Энэ дээр болохоор эдийн засгийн үзүүлэлтэд бол гам маань бол бүх аймагт 50%-аас дээш бол нөлөөлөл маш өндөр гэж гарсан. Зарим одоо өндөр нийгмийн үзүүлэлтэд болохоор зарим аймагуд бол маш бага гарсан. Өндөр гарсан нь болохоор нийгэмд бол шууд нөлөөлж байгаа үзүүлэлт нь бол 60 Баян-Улгийн увс, Говьалтай, Ховд, Хөвсгөл, Сэлэг, Дархан гэх мэт эдгээр аймагуд бол маш их нөлөөлсөн байна. Тэгээ ерөнхийдөө бол эдийн засгийн үзүүлэлтүүд гам болсноор бол эдийн засгийн үзүүлэлт маш их нөлөөлж байна гэж үзэж байна. За мэдээж Монгол орны хэмжээнд бол 95.8% нь бол ямар нэгэн хэмжээгээр бол ганд өртдөг нь тодорхойлж байна. Арма загвараар одоо прогноз үзэхэд бол газар зүйн одоо онцлогоос шалтгаалаад голцсон одоо 1-5 жилд аймаг тус бүрд бол гангийн одоо үржлэх хугацаа бол нэмэгдэж байна. Одоо ган дахин үүсэх хүртэлх хугацаа бол 5-аас 9 жил болж ингээд ойртож байна гэж ингэж гарсан байна. Мөн одоо нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг бол 95%-аас дээш ач холбогдолтой 14 үзүүлэлтээс авч үзэхэд тухайн жилдээ бол бүтээмжид шууд нөлөөлж байна. 2 дахь жилээсээ бол эдийн засгийн үзүүлэлт хүчтэй нөлөөлж байна. 3 дахь жилээсээ нийгмийн одоо үзүүлэлтэд хүчтэй нөлөөлж байгаа нь харагдаж байна. За эндээс ингээд тодорхойлж үзэх юм бол эдийн засгийн салбарт одоо Өвөр хангай, Ховд, Увс, Орхон, Дархан уул, Дорнговь, Дундговь, Сэлэн гэх мэт аймагуудад бол хамгийн их нөлөөлж байна. Ер нь бол бүх аймагуудад мал аж ахуйн салбарт бол баруун хэсэг болон төвийн нутгаар бол аймагуудад бол хамгийн их нөлөөлж байна. Нийгмийн салбарт гэх юм бол харьцангуй бага одоо Завхан, Ховд, Баян-Улгийн, Сэлэн, Төв, Дархан, Хинтээ зэрэг аймагуудад бол бага зэргийн нөлөөлж байна. Хөдөө аж ахуй буюу газар тариалангийн салбарт бол төвийн хэсэг одоо яг газар тариалангийн бүс нутгийн аймагуд бол нөлөөлж байна.